Сайн байна уу? Би Джон Бивер байна. Тантай эзний үгийг хуваалцах нь нэр төрийн хэрэгэ. 2010 оны 5 дугаар сарын 31-нд эзэн надад үгээ хэлсэн. Бурхан надад "Хүү минь, чи англи хэлтнүүдэд өөрийн материалаа хүргэхдээ итгэмжтэй байлаа. Харин одоо энэ бүгдийг дэлхийд даяар үйлчилж байгаа пастор, авлагч нарт хүрг" гэсэн юм. Энэ үгийг зорилгоо болгох хүртэл би яг тодорхой ойлгоогүй байлаа. Одоо бид дэлхийд даяар үйлчилж байгаа пастор, ахлагч нарт 10 сая гаруй материалыг түгээхийн төлөө тэдний хэл дээр энэ бүгдийг орчуулсан юм. Энэ бүх материалаар дамжуулан Есүсийн тушаасан аваа захирамжийг биелүүлэхийн тулд хүмүүс рүү явж бүх үндэстнийг Есүсийн дагалдагч болгож Есүсийн тушаасан бүхнийг даган биелүүлэх гэж л тэр. Миний чин хүслэн бол манлайлагчдын төлөө юм. Таны хийж байгаа зүйлд би талархаж явдаг. Цаг хугацаагаа харамгүй зориулж Бурхны үгээр цангаж байдгийг тань би мэднэ. Тиймд танд би урам зориг өгөхийг хүссэн юм. Танд өгч байгаа энэ материалуудыг юуны өмнө өөрөө судлаарай. Мөн танд нэмж хэрэглэх материалыг Cloud Library.org хаягаар орж хараарай. Cloud Library гэх цахим хуудаснаас хэрэгтэй бүхнээ үн төлбөргүй татаж авах боломжтой. Ингэхдээ бас ийм зүйл хийж болно. Таны удирддаг чуулган эсвэл Библийн сургуулиараа энэхүү цахим номын сангаар зочилж тэд хэрэгтэй бүхнээ татаж авах. Тэгээд хамт олноороо тэрхүү материалаа хэрэглэх. Хэрэг бид хүчрхэг чуулганыг бий болговол нийгэм өөрчлөгдөнө. Хэрэг бид хүчрхэг чуулганыг бий болговол хүмүүс мөнхийн сүрэлд өртөхгүй болно. Есүс бүх хүмүүний нүглийг уучлахаар амиан зариулсан. Бүх хүмүүс гэдэгт бидний амьдарч байгаа газар орон хамаарна. Бүтээлч байдлаар энэ сургалтыг хийж болно. Курс хичээл бүртээ диплом өгсөн ч болно. Тэгээд тодорхой багц хичээл төгсөхөд нь диплом өгч урамшуулаарай. Тэд эхэлснээ дуусгаж урамтай байхад нь туслаарай. Тэд Бурхныг таньж мэдэх мэдлэгээр өсөг. Эзнийг таньж мэдхийн төлөөх өлсөө цангааг бий болго. Учир нь тэд өөрчлөгдөд тэд хүрээлэн байгаа орчноо маш хурдан өөрчлөх болно. Messenger International-ийн бид та нартай хайртай шүү. Энэ хичээлээр ерөөгдөх болтугай.